тухайн уулзуур харцаар 1 минутын хугацаанд 70-80 машин нэвтэрч өнгөрч байдаг. Ийм зүйл дээр 5 минут хөдөлгөөн аваад татаад хоорондоо тохиролцоо үсгэх ингэж байгаа. Зохицуулагч гараад ирэхээр төгжээ үсгчлээ гэж ярьдаг. Их нэлхэсийн одоо төв рүү, сэхэр рүү үнэхээр одоо яг тэдэн минутын хугацаанд очихгүй бол энэ хүүхдээ амьнаас эрсдэл орох юм байна гэж 100-аас хүртэл залгадаг. Мэдээж хэрэг тэр хүүхдээ амьнасыг аврахын тулд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийдэг. Тэгээ ийм олон асуудлууд байдаг. Сайн бацхан үзэгчтэй сонсогчдоо нийслэл подкастын шинэ дугаар эхэлж байна. Энэ удаа бид зам тээврийн ослоос үржилтэн сэргийлэх замын хөдөлгөөний соёлын талаар ярилцахаар тээврийн цагдаагийн албаны өөрчлөлтөн сэргийлэх хэлтсийн ахлах мэрэгжилтэн цагдаагийн хушууч Отгон Тамирыг өрсөн байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Мөн үзэгчтэй бүгдөөрэнд нь өдрийн мэнд хүргэе. Түрүүн бас ойлоо нэвтрүүлгийн өмнө ярилцсан гэрэлт гарцын тухай бас мэдээлэл өгөөч. За гэрэлт гарц бол маш одоо төвшлөлтэй. За Монгол улстай бас яг энэ явган төрчигч аюул байдлыг хангах чиглэлээр бол хийж байгаа онцлог ажил байгаа. За ер нь бол одоо Вений конвенц, за Женевийн конвенц нэгдсэн улс орнууд бас тухайн одоо сургууль орчим, за гэр орооллын явган орчим дээр бас аюул байдлыг хангах чиглэлээр хурцаа харуулгач гэрлэн төхөөрөд маш олон зүйлүүдийг хийдэг. За ер нь бол бусад одоо улс орнууд бас сургууль орчимдоо бас яг энэ явган зөрчигчийн аюул байдлыг хангах, за нөгөө талаас хүүхдийг зам дээр өслөөс уртан зэрэглэх зорилгоор гэрэлт гарцуудыг хийдэг. За яг энэ ажлынх нь хүрээнд яг одоо нийслэлийн хэмжээнд нийтдээ бол 20 байршилт гэрэлт гарцыг бол хийгээ явж байна. За энэ гэрэлт гарцыг одоо ямар үр дүнтэй юм бэ гэхээр мэдээж хэрэг энэ үзэгдэлт хангалтгүй нөхцөл байдал дээр тухайн гарцаар гарч байгаа явган зөрчигчийг аюулгүй гаргах. За мөн дээрээс нь тухайн гарцыг ойрт ирж байгаа тээвэр хэрэгслийн жолооч харах ийм одоо эрэг үзүүлэлттэй байгаа. За ер нь бол одоо гарцаар гарч байгаа явган зөрчигчд ихэвчлэн сүүлийн үед бас гарцан дээр мөрөгдөж байгаа, гэмтэж байгаа тохиолдол бас нийслэлтүүд бол бүртгэж байгаа. За энийг бууруулах чиглэлээр энэ гэрэлт гарцын ажил бол маш үр дүнгүй өгсөн ажил байгаа. Яг гол төлөв одоо шөнөөрийн цаг үед ихэвчлэн иргэд маань хар бараангийн хувц өмсөө явдаг. За ингээ гарцтай гарамтай хэсгээр гарч захтан тухайн тээвэр хэрэгслийн жолооч өөдөөс явж байгаа гэрлийнхэн галбаанд ороод за ингээд одоо тухайн уулзуур гарц руу нэг 20-30 метрийн зайд ирж хараад цогцоо харамж авахд очиж мөрөх тохиолдол байдаг. За нэг талаас жолооч өөрөө бас гар утсаа оролдоод өөр зүйлд анхаарлаа сарниулсан зүйл байдаг. За Монгол Улсын зам хөдөлгөөний дүрмийн 5%-т бол шинэ ойрын цагаар гэрэл болох шин чанар бүхий хувц өмсүүл зохино гэд зөвлөсөн байдаг. За эгд маань бас төдийлөн бас хэвчлэн одоо хар бараангийн хувц өмсөд ингээ гарцтай гарамтай хэсгээр гарч байгаа жолооч нар мөрөх эрсдэл бий болоод идэг учраас энэхүү гэрэлт гарцыг яг одоо энэ олон улсын Солонгос, Япон улсуудын сургууль орчим, за явган оны гарцтай гарамтай хэсгээр энэ гэрэлт гарцыг бол байршуулсан байдаг. Энэ бол бусад улс орнууд бол маш үр дүнгүй өгсөн ажил. За ингээд нийслэлийн хэмжээнд одоо 20 байршилт хийсэн. За 20 байршилт хийхдээ тухайн яг одоо сургууль орчмын хэсгээр нэлээд хөдөлгөөний нэвтрэлхтэй осол аваар ирж гарч болцшгүй судалгаанд авагдсан ийм газруудаар үүштэй хийгдэж байгаа. За мэдээж хэрэг манай үзэгчд маань бас манай одоо тэр сургууль орчим, за эсвэл бол тэр одоо гэр ороолын орчимд яг энэ гэрэлт гарц хэрэгтэй шүү гэж бодож байгаа. За нийслэлийн одоо цагдаагийн 5 газраас нийслэлийн гэмтрэгээс уртан зэрэглэх зөвлөлөөс 100 гаруй байршил дээр гэрэлт 140 байршил дээр гэрэлт гарцыг хийхээр бол холбогдох байгууллагт нь саналаа өргүүлсэн гүйштэйгээр хийгдэж байгаа. Тэгэхээр иргэд маань нэг зүйлийг бас зөөр болгоорой гэж хэлмээр. Юу вэ гэхээр яг одоо энэ 4 сарын өөрөө хөрсний хувьд бол хөлт гэсэлтийн үе байдаг. За зарим сургууль орчин болон зарим одоо гэр ороолын хэсэг төр мэдээж хэрэг тийм шон байрлуулах газар шорооны ажил хийгдэх ажлууд бол байдаг. Ийм учраас яг хөлт гэсэлтийн үе байгаа учраас тухайн одоо 4 сарын 20 орчим дээрээс бол маш олон одоо явган оны гарц олон сургууль орчмын хэсэг, за алсагдсан гэр ороолын орчимд бас ажлуудыг хийх хэрэгтэйгээр бол тухайн байгууллагууд явж байгаа. За энэ дээр бол цагдаагийн байгууллага хөндлөнгөөс хөдөлгөөний аюул байдлыг хангахад нь бол маш том дэмжлэг үзүүлж явж байгаа. За энэний үр дүн нь бол мэдээж хэрэг нөгөө нэг ч гэсэн иргэн хосол аваар төртөхгүй аюул байлгахыг бол төрийн захиргааны байгууллагаас чиглэж байна. Цагдаагийн байгууллагаас ч гэсэн хөдөлгөөний аюул байдлыг хангах чиглэж ажиллаж байгаа. Дөрмөндөө бол нөгөө гарц ойртоход жолооч хурдаас харуулах хэрэгтэй гэж заасан байдаг. Одоо яг энэ дүрмэл юу н баримтлахгүй байгаад байна гэсэн үг үү? За энэ дүрмийг бол жолооч нар бол Монгол Улсын зам хөдөлгөөний дүрмийн 16-ыг нэгтгэж заална. Одоо харцаар харах гад иргэд маань боржуур дээр зогсож идэг шүү дээ, тэ.
тэрийг харсан жолооч дөхөж ирээд хурдаас харуулаад зам тавьж үүрэгтэй. За нийслэл хотод одоо осол аваар бүртгэж байгаа тохиолдолд тэр хөвчлэн явган зөрчигч байна. За нэг үеийн үед бол явган зөрчигч иргэд маань бас гарцтай, гарамтай гэсгэр гараа хөвсцэн. Одоо хамгийн харамсалтай зүйл нь гарцаар гарч явахдаа ирж мөрөгчөөд гэмтээчээд байна. Энэ зүйлийг таслан цогцоохын тулд нэг талаасаа замын байгууламжлалт дээр нь анхаарч байна. Нөгөө талаас нь жолооч нарын сахилга утгыг журам дээр нь бас хяналтыг тавьж байна. За хуучин бол хяналтыг бол цагдаагийн албаагч тухайн гарц сулган дээр очиж зогсоод байх бол бас хэцүү. Гэхдээ гарцсан дээр бас үйштэй хөдөлгөөн төр тавьдаг байсан бол одоо бас яг энэ нийслэл хотын зам хөдөлгөөний өдрлөгийн төвийн хяналтын 43 камер байна. За мөн дээрээс нь дүүргийн нутаг дэвсгэр дээр байгаа хяналтын камеруудаараа бас гарцууд дээр хяналтыг тавьж байна. Дроноор хяналтыг тавьж байна. Ингээд техник технологийн төвшлийг өс төлхөө ашиглаж байгаа. За иргэд маань энийг мэдлгүйгээр одоо цагдаа байхгүй юм чинь ингээд нөгөө гарцаар гарч байгаа явган зөрчиж иргэд бага насны хүүхд зам тавьж өгөхгүй эрсдэл гараад идэх зүйл бол талсан зогсож байгаа. Гэхдээ мэдээлэл үзэж байгаа та хүн бас мэдээж иргэд цагдаа байхгүй хахад хичнээн яаран ажилтаа байсан ч гэсэн тухайн гарцаар явж байгаа иргэд зам тавьж өгч байгаараа дөрөндөө энэ заалт байдаг. Тэгээд нөгөө талаасаа бас цагдаа байхгүй хүний дүрм зөрчгөд хяналтын камер технологи хөгжсөн байгаа шүү гэдэг зүйл хэлмээр. Ер нь бол аливаа улс эх орны соёлыг хаанаас харах вэ гэхэлэр иргэдээс нь хардаг юм байна л да. Иргэд нь хэрэг замуудлуунд соёлтой оролцож байна. Энэ зүйлүүдээс хардаг. Тэгэхээр нөгөө талаасаа хуу хүний хандлага гэдэг зүйл машинтай хөдөлгөөнд оролцоо явж байхдаа дүрм зөрчдөг бол тэр хүнийг хуу хүнийх нь өөр хандлагын хөдөлгөөнд оролцож байгаа байдлаар нь бол харцдаг учраас манай иргэд маань бас хөдөлгөөнд оролцоо явж байхдаа анхаарал болгоомжтой бие биендээ хүлээцтэй төвчээртэй тэгээд таны соёл хандлага гэдэг зүйл чинь хөдөлгөөнд оролцож байгаа байдлаар чинь харагддаг шүү гэдэг зүйл чинь. Энэ гэрэлт гарцынхаа стандартыг бид одоо тогтоож чадсан байгаа юу? Эсвэл бол ерөнхийдөө зөвхөн нөгөө нэг гэрлийнхаа нөгөө нэг үзүүлэлтийн одоо ямар нэгэн стандарт заагаагүй явж байгаа юу? За гэрэлт гарц тавигдаад бол үр дүнгээ шууд л өчээрсэн. Гарцаа хайж агаад шууд зам өндлөнд гарч гүйдэг байсан бол нэг талаас явган зөрчиж анхаарлыг татчих шүү дээ. Тэнд гарц байна шүү дээ. За гарцаараа гараа. За хүүхдүүд ч гэсэн өөрхөн гарцаараа гарцын дүйнийг гарч байгаа. Энэ нөгөө талаас нөгөө гарцын одоо 5.19-ийн АБ гэдэг мэдээлэл тэмдгийг бас давхар гэрэлт гарцаараа ингээд явган зөрчижтэй татчихна. Нөгөө талаас яг гарцаар хахад тэнд гарцны хэвтэ тэмдэглэл байдаг. Хэвтэ тэмдэглэлийг л шөнө өрөөнд цаг үе тухайн гэрэлт гарц маань тодруулаад өгч байгаа шүү. Энэ мэдээж хэрвэл гарцны стандарт байгаа. Яг энэ гэрэлт гарцсан дээр бол стандарт дээр нь бол ажлын хэсэг гарцсан явж байгаа. Хэсэг гарцсан. Эрсдэлтэй зэгүүдээр цагдаагийн байгууллагаас бол судалгаа гаргаад энд одоо яг шөнийн цагт хөвчлэн явган зөрчиж мөрөгдөд байт юм байна. Үүл бол одоо 18 цаг гээл харахгүй болцдог шүү. Тэг яг энэ сургууль орчин болон тэндээс маш олон сурагч хүүхд багчууд байна. Гэрлүүгээ явдаг. Энэ зам маршрут дээр нь аюулгүй байдлыг хангахаар эрсдэлтэй буюу харцгийн судалгаанд авагдсан байршлуудаа түлхүү сонгоцсон. Одоо 140 газар гэдэг шүү дээ. Нэг баг линктэй харцаг юм байна шүү дээ. Гэр ороолын үзэгдэх орчин харанхуй үед одоо яг харцны аюулгүй байдлыг хэрхэн хангах юм бэ гэдэг энэ хэсгүүд дээр гослыг явж байгаа. Замын хөдөлгөөний төгжрэлд бас нөгөө гар утас их нөлөөлж ийн гинэ. Ягаад өнөө гэрэл дохоо дээр ингээ гар утсаа бариад нэг секунд те 5-30 секунд ч юм уу 40 секунд ингээ болсны дараа гэрэл дохоогоор гардаг. Энэ нь өөрөө одоо нөгөө зохиомжтой төвчөө үүсгдэг гэж сонссон. Яг надад ч юм уу. За ер нь бол Тээврийн цэцэг албаны жижигхэн шуурхай удирдлагын хэлцээр өдөртөө хамгийн багадаа нэг 250-аас 420 орчим зам төрөслөн дуудлага ирдэг. За зас орцсон байгалийн одоо давхч хөгжсөн зүйл байгаад сайхан одоо засвар бол бас одоо өшигтийн өндөө буюу тууш замд 17 автомаш олбогц туслахарлаа шүү дээ. За нийслэл хотын яг баг доорын хөсөг дээр ер нь 200-аар ослоо гардаг. За нэг өсөл төр 2 жилооч мөргөллөө. Яг энэ үед 2 жилооч харилцаа өсдөг. Шууд мөргөлдөө шууд цагдаагийн байгууллага дуудлага өгдөг. 103 руу дуудлага өгдөг, даатгал руу дуудлага өгдөг. Гарч ирээ машин хардаг. За машин хараа сэвэ хараад нөгөө шүргсэн машина жоох ухрааж ирээд ингээд харилцаа өсдөг. Энд хамгийн багадаа 2-оос 3, тэгээ 5 минут. Энэ хооронд нөгөө бусад замууд буюу түүгээр явж байгаа 3 гиний хөстэй 2 гинийг нааждаг. Ингээд бусад уул зуруудаа нөлөөлж эхэлдэг. За ингээд цагдаагийн байгууллагыг судалгаагаар аваад үзэхэд бидэд судалгаа авахд 10 минутын дараа дуудлага өгдөг. За хамгийн багадаа 5 минутын дараа дуудлага өгдөг.
Гэтэл тухайн уулзуур гарцаар 1 минутын хугацаанд 70-80 машин нэвтэрч өнгөрч байдаг. Ийм зүйл дээр 5 минут хөдөлгөөн аваад татаад хоорондоо тохиролцоо үсгэх ингэж байгаа юм. Гэтэл яг энэ нийслэлийн багт өөр үсэг дээр 200 гаруй тусдаа 200 гаруй дуудлага ирж байгаа байхгүй. Зас орцсон үе 400 гаруй дуудлага ирдэг. Тэгээ энэ дээр мэдээж хэрэг бол даатгалын байгууллага зам хөдөлгөөний дөрвөн заасны дагуу за харилцсан одоо зөв буруугаа мэдж байгаа тохиолдолд даатгалын байгууллагатай тохиролцоод за зам хөдөлгөөний дөрвийн 3.5 буюу жолоочийн цагтаа дуудах үргээсээ чөлөөлөгдөнө гэж заасан. Энийг бол даатгалын байгууллагууд бол зарим нь шүтэ хэрэгжүүлж байгаа. Нөгөө талаасаа хвшлэн цагдаагийн байгууллага дуудаг. Зөв буруугаа мэдгүй маргаантай тохиолдол байдаг. Эсвэл хоорондоо тохиролцоо гэдэг эргээд нөгөөх нь буцаад нөгөө хосол мөргөлдсөн газараа хөдөлж авчаад ахиж ирээд нөгөө газараа ерөөсөө битээр тохирчдохгүй юм байна. Ерөөс цагдаагаар шийдвүлээ. Яг нөгөө шүргэлцэн газар буцаа очсон тохиолдол байдаг. Ингээд энэ хүмүүсийн осол аваар хэдийгээр санамсар болгоомжгүй байсан ч гэсэн бусад хөдөлгөөнд оролцогч нарын хэвийг аюулгүй саадгүй зурчих хэрэгтэй. Зохиомжтой төвчр саатал бий болоод байдаг. За энэ бол нэг номерын асуудал. За хоёр дахь номерын асуудал юу вэ гэхээр энгийн юм шиг ирнээсээ нөгөө зохиомжтой төвчрлэлт бий болоод байдаг зүйл нь юу вэ гэхээр хөдөлгөөнд оролцоо явж байхдаа гар утсаа орлдог. Захим өрчмөлөө ордог. Фэйсбүүкээр чат руу нэлээд хариуцдаг. Ингээд ноон гэрэлсээд хөдлөх гэтэл нөгөө 10-20 секундыг зогсоод байдаг. Арын машин сигналтахлаар хөдлөдөг. Энэ зүйлүүд яг байгаад байна. Тэгэхээр энэ зам хөдөлгөөний төвчр саатал бий болоод байгаа зүйлийн нэг том хүчин зүйл нь нөгөө хүн хүний соёл буюу хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой осол аваар харахгүй байх нь, гар утсаа оролдохгүй байх нь, бусдын хөдөлгөөнийг хаа зогсохгүй байх нь гэдэг маш олон зүйл байна. Энэ соёл гэдэг зүйлийг хөвчих юм бол бас нийслэлтүүд бас зам хөдөлгөөний ачаал үүсэж байгаа зүйлүүд бас маш том буурах юм яриг үзүүлдэг. Яг энэ гэрэл дохио дээр зохицуулагч гараад ирчиж, зохицуулагч гараад ирэхээр төгжрөл үүслээ, төгжөө үүсгчлээ гэж ярьдаг. Энэ юу нөхөр үнэн бодтой вэ? За манай албанаас нэг халдвартай уулзуур дээр туршилт хийж харуулсан да. Цагдаа уулзуурын голд байдаг. Уулзуурын голд байх нь бол маш одоо иргэд маань олон зүйлийг нэгэн талаас нь хараад байна, тэ. Тухайн газар одоо ачаал авсан байсан ч юм уу, дараагийн уулзуур дээр нь осол аваар гарцсан ч байсан юм уу. Тэр зүйл дээр бол нэг осол аваар гарахад зөвхөн тэр уулзуур дээр асуудлыг шийддэг байхгүй. Тэгэхээр бол тухайн одоо хид уулзуурын албаагч нартай холбогддог энэ туслагчлаа. За магадгүй энд бид нэр ер нь тэрэнцтэй гадны жижигрэн шуурхай удирдлагын хэлцээр дүүргийн эрүүл мэндийн төв дээрээс их нэлхсэн одоо төв рүү сэхэрүү үнэхээр одоо яг тэдэн минутын хугацаанд очихгүй бол энэ хүүхдээ амьс эрсдэлд орох юм байна гэж 103-аас хүртэл залгадаг. Тэгээ тэр хэсгээр мэдээж хэрэг тэр хүүхдээ амьнасыг аврахын тулд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийдэг. Ийм олон асуудлууд байдаг. Тэгэхээр иргэд маань нэгэн талаас нь ингээд ачаал авцсан. Тэр дараагийн уулзуур дээр нь хосол гарсан юм уу? Тэргээр яаралтай одоо 103 хүүхдээ амьнас одоо дэнчин дөрөөн дээр байгаа зүйл дээр зохион байгуулалтыг хийж байгаа зүйл дээр л ингээд нэг талаас нь хараад байдаг. Цагдаагийн албаагч яг уулзуурын голд хөдөлгөөний аюул байдлыг хангаж байна. Гарцаар гарч байгаа тухайн одоо иргэдийн аюул байдлыг хангаж байна. За тэгээд өдөртөө дугаар тэрвэрсэл жолоодож байгаа огт жолооч биш хүн машин бариа явж байна. Огт тооромцгүй машин онцлогонд үзлэг онцлогонд хамрагдаагүй машин явж байна. Хасар олон зөрчлөө. Эсвэл бол мансууртсан стрит нөлөөлөх юм болтмол хэрэгэлсэн. Ийм олон зөрчил байдаг. Энийг цагдаагийн албаагч нар уулзуурын гол байж байгаа таслан зогсоодог. Нийслэлийн хэмжээнд бол ер нь бол багт хамжаараа хөдөлгөөнд оролцох зүйлээр бол 200,000 төгрөг эсэл оролцох ёстой гэсэн ийм тоо статистик судалгаа байдаг. Тэгэхээр өдрөөс өдөр хэрэгцсэн төгрөг эслийн тоо нэмэгдэж байгаа нь одоо нийслэлд бол 700,000 төгрөг эсэл явж байна гэсэн хамгийн эцсийн байдлын судалгаа байгаад байгаа. Тэгэхээр төгрөг эслийн тоо маш их нэмэгдэж байна. За тэгээд дээрээс нь яг энэ одоо хичээл сургууль орж байгаа тэмдэглэл дарга хэмжээний үеэр оронтгоос машинууд ирэхэд 700,000 хүрсэн байдаг. Ер нь бол 600,000 төгрөг эсэл хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа байгаад байдаг. Ийм зүйлүүдийг. Тэгэхээр энэ олон зүйл дээр хөдөлгөөний аюул байдлыг хангахад цагдаагийн албаагч уулзуур гарц хяналтчлагыг тавих эрх зүйн үндэслэлтэй. Гэхдээ нөгөө талаасаа энэ олон жолооч нарын одоо хөдөлгөөнд оролцох соёл гэдэг зүйл бол үнэхээр биендээ байх хэрэгтэй байна. Магадгүй энэ мэдээлэл үзээ сууж байгаа жолоочтой хүмүүс хүлээцтэй байх хэрэгтэй. Би өөр одоо яармагт амьдардаг. Тэгэхэд өглөө маш эрт гардаг яарам гэр гэдэг маань бол өглөө ажилдаа
хүүхдээ цэцэрлэг сургуульд нөрж өгнө ихт гардаг. Тэгэхэд нэг хоёрхан жолоочийн хариуцлагагүй за тэгээд анхаарал болгоомжгүй байсан үйл ажиллагаалаа тэр хүнэн моолын урд 2 жилч мөргөлдөж байгаа юм. Тэгээд тэр олон иргэд өглөө ихт гараад хүүхдээ ажилдаа сургуультай явах гэж байгаа тэр иргэд би хүртэл ажилдаа хоцорсон л доо. 2 жолоочоос шалтгаалаад тэр олон иргэдийн тэр өдрийн цаг хамгийн алдагдуулж байгаа. Тэгэхээр энэ анхаарал болгоомж нэг талаасаа соёл гэдэг зүйл бол үнэхээр байх ёстой. Бид нар бие биендээ хүлээцтэй байх хэрэгтэй. Энэ зүйлүүдээр бас иргэд минь анхаараач гэж хэлмээр. Одоо дулааны улирал болж байгаа юм чи ер нь тээврийн хэрэгслээ одоо согтуугаараа ингээд жолоодох юу бол тоо баримттай өсдөг тийм ээ. Тэгэхээр гадны оронд бол ингээд тухайн үйлчлүүлэгчээ баг ингээд согтолтын хэмжээ өндөр байвал машиныг дуудаж өгдөг, суулгаж өгөөд гэрт нь ингээд нөө сервисээр бол үнэхээр одоо ингээд дийлж штэ тийм ингээд одоо энэ тал дээр одоо таас бодлоо хэлээч. Согтуугаар тээвэрчлэл одох зөрчил болон тухайн одоо гэмтэрэг зөрчлийнхаар эрэг үйлд нэмэлт өөрчлөлт орсон. За үүнтэй холбоотойгоор өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол энэ оны эхний 2 сарын байдлаар 49.9-оор буурс үзүүлэлт байна. Энэ бол маш одоо эрэг үзүүлэлт. Согтуучлоочийн одоо энэ согтуугаар тээвэрчлэл жолоодож хөдөлгөөнд оролцох осол ааваар гарах тохиолдол жилдээ 100-аас 120 орчим өмнөөс эрсдэг юм харамсалтай тоомтой байдаг. За энэ жилийн хувьд бол зөвхөн одоо эхний 2 сарын байдлыг өмнөх оны 2 сартай харьцуулахад 49.9-оор буурс үзүүлэлт байна. Энд юу нөлөөлөв? Энд мэдээж эрийг бол нөгөө талаасаа хуулийн хэрэгжилт нөлөөлж байна. Нөгөө талаасаа иргэдийн хумсар хариуцлагаас сайжирч байна. Тэр жолооч гараад бусдын амнаас эрүүл мэндийг осол аваарт эрсэлт учруулчих уу тийм ээ. Эрдэнэ түүний амнасыг хөрөөчих вэ. Ийм зүйл дээр бас аж ахуйн нэгжүүд маань бас санаа нэгтэй байх. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль заасны адагаас хамтарч оролцох шаардлагатай байгаа шүү гэдэг хэлмээр байна. Мэдээж хэрэг энэ хуулийн хяналтын байгууллага бол энэ зөрчлийг бууруулахын тулд бас нөлөөлөл болон хяналттай ажиллагааг бол тасралтгүй зохион байгуулж байгаа. Гэхдээ бас иргэдийн хумсар үүрэг хариуцлага бас энэ хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор бас нөлөөлж байна. Тэгэхээр иргэд маань одоо бас төдийлөн яг шинэ орсон өөрчлөлтийн бас нөгөө хариуцлагын юг бас зарим нь одоо мэдэхгүй байж магадгүй эсвэл мартсан байж магадгүй. Одоо согтуугаар тээврээр эрсэлж болоод бол яг ямар хариуцлага тооцогдож байгаа. Зөрчлийн тухай бол эрэг үйл нэмэлт өөрчлөлт орсон зүйлүүдээр олон зүйл залт бай. Гэхдээ яг иргэдтэй одоо маш товчгой ойлгох зүйл нь бол согтуугаар тээвэрчлэл бодох юм бол жилээр эрхийг хасч байна. За мөн дээрээс нь торхуу та одоо хүмүүс ч юм бол торгуулчи гэдэг шүү дээ. Торгуулаад өнгөрчдөг байсан бол хэрэгцсэн байдлын хувийн байдлыг харж шүү дээ. Ингээд заавал шүүхэр орж байгаа. Торгуулахгүй байсан ч болно та баримтлагаан тавина гэсэн. За тэгээд мөн одоо иргэд маань согтуурлах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээвэрчлж жолоодж авч байгаад хүний машин мөрөгчдөг тэгээ зогсоол дээр за эсвэл хүн мөргөө гэмтэж байгаа зүйл байдаг шүү дээ. За тэгээд нөгөө гэмтлийн одоо зэрэг тогтоохдохгүй ч юм тэгээд эсвэл бол тухайн тээвэрчлэл мөрөгцсөн бол эвдэрлээ хохирлоо барагдуулцдаг зүйл дээр ихэнх хасагтаа өнгөрдөг гэсэн бол эрэг үйлд нэмэлт өөрчлөлт орсноор тухайн хүн согтуугаар тээвэрчлэл жолоодоод осол гарах юм бол эрэг хариуцлага татгаж байгаа. Сая нөгөө нэг согтуугаар тээвэр эрсэлж жолоод бол одоо энэ торгуулийн хэм хэмжээг 10 сая төгрөг байлгая гэдэг юм бас ер нь одоо энэ постууд нэлээ явсан л да. Энэ дээр ер нь торгуулийн хэм хэмжээг өсгөх тал дээр ер нь тийм бодлого ер нь юу байдаг юм бол зөрчлийн тухай бол эрэг үйл дээр мэдээж согтуугаар тээвэрчлэл одоо гэмтэрэг гаргаж байгаа тохиолдолд тухайн иргэнд хүлээлгэх одоо хариуцлага бол нэмэгдсэн. За ялын үед ч тэр хоригдох. За тэгээд мөнгөнд оруулан ч хүртэл нэмэгдсэн байна. Тэгэхээр ер нь бол энэ хууль чангарна гэдэг бол иргэдийн одоо яг энэ хөдөлгөөнд оролцох соёл, хумсрын хариуцлага, үүрэг хариуцлага гэдэг зүйл нэмэгдэнэ гэдэг чинь эргүүлээд осол аваар гарахаас урьдчилан сэргийлж яах гэсэн зүйл. Тэгээ ер нь бол сая ингээд өмнөх он том үеийг харьцуулахад бол бас нэрийг үзүүлэлт байлаа. За дээрээс нь энэ сайхан Монгол цэргийн өдрөө 3 сарын 18-нд чинь яг энэ өдөр бол одоо цагдаагийн байгууллагад маш их дуудлага мэдээлэрдэг. Явган согтуу, за согтуугаар тээвэрчлэл бодох. Гэтэл энэ жилийн байдал өмнөх онтойгоо харьцуулахад бас бүр 40-50% буурс юм эрг үзүүлэлттэй байлаа. Тэгэхээр яалж авахгүй нэг талаасаа иргэдийн хумсар хариуцлах гэдэг зүйл, нөгөө талаасаа хуулийг иргэдэд бас сурчлан таниулсны үр дүнд хумсар хариуцлаганд сайжирж байна. За тээвэрлж жолоодох юм бол хариуцлагатай юм биш үү?
бүр эрүүгээ хариуцлах хүртэл татагдахаар юм байна шүү, тийм ээ. Энэ зүйлүүд бас үр дүнгөө өгч байгаа. Нөгөө талаасаа цагдаагийн байгууллага өдөр тутмдаа хяналтчлалтыг хийж байгаа. Нөлөөллийн ажлыг хийсний үр дүн байгаа. Өшөөж ажиллаад манай үйлчлэгээний байгууллага, тийм ээ, арх сургуулийн зүйлээр үйлчлдэг үйлчлэгээний байгууллага гэсэн цагдаа хууль хяналтынхаа байгууллагатай уялдаад бас нөлөөллийн ажлыг бодтой гэх юм бол энэ тоог өшөө бид нар бас бууруулах ийм үр дүн байгаа. Аппликейшнээр ороод утсаараа зураг дараад ингээд одоо ингээд илгээд үйс тэр хിവэрээ үйсгөө бол одоо маш үр дүнгөө өгч байгаа. Энэ бол e-police гэдэг аппликейшн байгаа. Тийм байгаа. E-police аппликейшн бол үнэхээр одоо маш үр дүнгөө өгсөн. Хуучин зөвхөн цагдаа хяналтыг тавьдаг байсан. За тэгээд нийслэл хотод зам хөдөлгөөн хэр байгаа л дээрээсийн тоо өдрөгсөн гэж байгаа. Энэ үед төдийлөн бас нөгөө хотхон хороол бусад одоо орц гарцуудыг таглаадаг явах гэхээр явгууны зам дээр тавьчиад энэ зуршил гараад идэх гэсэн бол иргэд бие биендээ хяналтыг тавьдаг болсон. Иргэдийн хяналтаар цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ тооцож ажиллаж байгаа. Тэгэхээр нөгөө төр хувийн хвшил иргэдийн одоо хамтын ажиллагаа гэдэг зүйл бол үнэхээр одоо нэгтгэж байгаа. Ягуун зорчигч руугаа ингээд ус шүрсээ ингээд гараа явчихдаг. Одоо нэг 100,000 төгрөгөөр торгоно гэдэг ингээд ярьд. Тэгэхээр энэ тал дээр бас ямар арга хэмжээнүүд одоо авах хэрэгтэй вэ? За цагдаагийн байгууллагт дуудлага мэдээлэл иргэд маань өгж байгаа. За энэ дээр бол мэдээж хэрэг тухайн зөрчлийн дагуу холбогдох нутаг дэвсгэр өрцөн цагдаагийн байгууллага дээр нь зөрчлөөр нь арга хэмжээ тооцож байгаа. 100 нэгжээр дургуулын арга хэмжээ тооцно. За зам хөдөлгөөний дөрөнд ямар заалт байдаг вэ гэхээр хөдөлгөөнд оролцохдоо бусдад аюул саад бий болохооргүй нөхцөлтөд өөрч орчно гэж. Иргэд маань бас нөгөө яг саяны хэлснээр дагуу e-police буюу гар утсаараа тухайн зөрчлийг баримтжуулаад хийх юм тухайн одоо зөрчил гаргах сэтэдийн дагуу бие энэ иргэдийн одоо цахим хяналтын дагуу бас цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээг бол авч ажиллаж байгаа шүү гэдэг л. Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол жолооч иргэд хоёрын ер нь бол соёл ухамсарын асуудлаас шалтгаалаад байна. Ер нь удаан хугацаанд иргэдийн ухамсар соёлд нь нөлөөлөд байна гэж харж байна. Зөв. Мэдээж яг энэ иргэдийн хөдөлгөөнд оролцох дадал хвшил зөв зүйл гэдэг бол твшилт авчирж байна. Одоо жолооч бүсээ зүүдэг болсон мөн зорчигч бүсээ зүүдэг болсон маань гэр бүлдээ иргэд маань хайртай байдаг болсон маань хүүхдийн суудал хүүхдийн бүсийн зүйлгээ тийм ээ ингээд аюулгүй зорчдог болсон маань. За нөгөө талаасаа мэдээж хэрэг энэ хуучин бол одоо гэрлэн тохиол яг ногоо хасаад ингээд зүүн баруун ирэхэд өөдөөсөө эр зөргийн уулзуу гэд нэрлэгдэг байсан бол явганы одоо явган зорчигч гарцаар хахад явганы гэрэл секунд тоотой байдаг байсан маань жолооч нар ч гэсэн гэрлэн төхөөгөө хэдэн минутын дараа уулзуур мэтрэгээр секунд тоо секц нь харагддаг болсон. За өшөөж ажиллаад энэ явган зорчигчийн аюулгүй байдлын гэрэлт гарц нэвтэрч байна. За ингээд маш олон төвшлтэй зүйлүүд үүштэйгээр харж байна. За цагдаагийн албаагч нар зөрчлийг илрүүлэх гэж явуулдаг гэсэн нь техник технологийн төвшлэр хяналтыг тавьдаг болсон байна. Уулзуур гарц дээр үзлэг онцлогоонд орж байгаа дэврэгчлийг жолооч болгоны цагдаагийн албаагч зогсоодог байсан бол одоо хөтгөнд оролцоо явж байхад нь телекамераар үзлэг онцлогоо татвар за тэгээд одоо улсын дугаар нь гарахгүй удаа гараад жоо хүртэл илрүүлдэг болсон байна. Яг зам тээврийн ослоос харах юм бол ямар төрлийн осол хамгийн их бүртгэгдэж байгаа юм. Одоо бид яг тэр бүртгэгдээд байгаа ослоос харж байгаа дараагийн хариу арга хэмжээг ер нь бол авах ёстой шүү дээ. Тэ. За нийслэл хот болон орон нутгаар нь хэлээ те. За нийслэл хотын хэмжээнд бол яг энэ ослоорын дуудлага ирээд байгаа зүйл төр мэдээж яг нөгөө гэрэл төхөө зөрчиж байгаа. За тэгээд дээрээс нь урттай ерөөслөө мөрөх гарцан дээр мөрөх гэх тэр зүйлүүд байдаг. Тэгэхээр нөгөө жолоочийн анхаарал сарниулах үйлдэлүүдийг хийгээд гаргаад байна. Тэр нь гар утсаа оролдож байна. Тэгэхээр мэдээж яг энэ жолоочийн сахилга утгыг журмыг хүний оролцоотойгоор илрүүлж байна. Телекамерын оролцоотойгоор илрүүлж байна. Тэгэхээр ер нь бол яг энэ ослоос урьдчилан зэрэглэх чиглэлээр бас энэ ерөнхий боловсролын сургуулиуд дээр хүртэл гэмтрэгээс урьдчилан зэрэглэх тухай хуулиараа нөлөөлөл болон сургалтын үйл ажиллагааг зохион байгуулалт явж байна. За орон нутгийн хэмжээнд гэх юм бол энэ мөргөлт хэлбэрийн ослууд бүртгэгдээд байгаа нь Оросоос үрж байна. За дээрээс нь гүйцэтгүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийгээд байгаа. За мөн хурдыг хэтрүүлж байгаа зүйлүүд байгаа. Энэ дээр бол цагдаагийн байгууллагаас явуулын хурд хэмжигчээр хурдыг хэмжиж байгаа. Тухайн газар байршил дээр нь хяналтчлалтыг хийгээ явж байгаа зүйл байна. Мэдээж иргэн иргэдийн хумсар хариуцлага гэдэг зүйл жил хэрэгцсэн сайжирж байгаа нь талархуу шүү дээ. Нөгөө талаасаа мэдээж ирэх байгаа ч гэсэн үүрэг хариуцлага гэдэг зүйл бол ямагт байгаа тийм ба. Тэгэхээр энэ зүйл дээр бас манай иргэд маань бие биендээ хүлээцтэй та гэсэн олон улсын
хүлээцтэй хүндэлтэй зарчмыг баримтлаасаа гэж төгсмөр. Тэгээ одоо дулааны үйлрэлд ялангуяа аягүй их ингээд бас тодорхой эцэг эхчүүд ингээд энэ машины цонхоор хүүхдүүдээ ингээд толгоо гаргацсан ингээд бас юунууд аягүй их ажиглагддаг л да. Зарим нь бүр нөгөө люкер ингээд гаргацсан. Тэгээ энэ нь ер нь бол бас маш том одоо хүүхдийн эрүүл одоо амь насанд бол санал хийлж байгаа асуудал шүү дээ. Тэгээ энэ дээр ер нь эцэг эхчүүд маш товчхон та нэг одоо уриалга хэлвэл энэ яг ингэж болох юм уу болохгүй юм уу шүү дээ. Тэгээ аливаа зүйлийг болсныхан дараа гашуудах биш. Болохоос нь урдж одоо яг айл гэрээ ад жаргал бол хүүхчүүд. Тэгэхээр манай эцэгчүүд маань хүүхдээ айлгүй тэрэлж авах хэрэгтэй. Тэгээ маш олон эцэгчүүд хүүхдээ тэрэлж авч жагаад буруу тэрэлснээс шалтгаалаад гэмтээсэн, амьсыг алдсан, уйлаад ингээд сууж байгаа тохиолдлыг харахад үнэхээр бол сэтгэл өвддөг. Тэгэхээр энэ зүйл гарахгүй бол та бүхний одоо ад жаргал бол хүүхд учраас хүүхдээ айлгүй тэрэлтнээр анхаарат өгч байна. Тухайн тэрэлт төр сурчлаа давж байгаа нэг л тооромж шигэд хүүхд хамгийн дөрөнд хөнгөн зүйл учраас салхины шил урд цуудал тэгээ цонхоор одоо бих биегаар авч уул хөнгөрөөд унах ийм эрсдлүүд байдаг учраас энэ зүйлүүд дээр анхаараарай гэж хэлмээр байна. Яг өнөөдөр мөрдөгж байгаа энэ онооны талаар бас нэг мэдээлэл өгч тэр оноо маань одоо эргэж нөхөгдөж байгаа юу? Одоо ингээд тодорхой хугацаанд ингээд сайн жолооч байвал энэ оноо маань нөхөгдөх үү эсвэл ямар хугацаа ер нь зарцуулагдж байгаа? Жолоочийн сахилга бат дэг журам гэдэг зүйлийг л байлгахын тулд зөрчлийн 10 оноогоо зөрчлийн 10 оног бол ямар нэгэн байдлаар одоо жолоодны үнэлэх авч сургалтанд сууж аавна гэдэг шиг үгүй. Таны одоо үнэлэхтэй нэг чинь яг өөрч 10 оног л гэж байгаа. Та хамгийн сүүл дүрм зөрчсөн нөөсөө хойш дүрм зөрчихгүй нэг жилийн хугацаанд явах бол тэр чинь сэргээд өгч чинь 2 жилийн хугацаанд дүрм зөрчихгүй бол оноо чи 10 болно гэсэн. Тэгэхээр хөдөлгөөнд оролцоход оноо л гэдэг тийм энэ оноо сахилга баттай л холбоотой зүйл байхгүй толооны систем шиг. Тэгэхээр та дүрм зөрчихгүй хөдөлгөөнд сойролтой оролцоод байх юм бол заавал оноо хасах юм бол үндэслэл байхгүй шүү. Жолооч нар маань оноогоо хаанаас харах вэ? Одоо би хэдэн оноотой байна вэ? За хуучин бол одоо цагдаагийн байгууллагад орч шүүлэгдэг гэсэн тийм. Одоо иргэд маань маш олон зүйлүүд ийм Монголиогоо шүүгүүд хүч болцоотой смарт карцыг юм шүүгүүд үзэх болцоотой маш олон түүз машинаас ч оноогоо харчих бүрэн болцоотой. Тэгэхээр эдгээр зүйлүүдээ бас иргэд маань сайтар шүүгүүд үзэж байгаарай гэж хэлмээр. Манай иргэд ч нөгөө оноо дууснаа мэдэхгүй явж байдаг. За тэгээд дээрээс нь юу гэдэг вэ гэхээр жолооны үнэлэх 10 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Венег гэнэц нэгдсэн. Яг энэ тэгэхээр 10 жилийн хугацаа дууссан мэдэхгүй яваад байдаг. Тэгээд нөгөө хүчин жолооны хүчинтэй хугацаа дуусчих жоохгүй. Энэ нь өөрөө ирэхгүйтэй муу гэдэл ижлэхэн болж байгаа. Тэгэхээр эдгээр зүйлүүдэд та хүн зүгээр л бүгд л одоо гар утсаараа шүүгүүд үзэх болцоотой байх шүү дээ. Энэ зүйлүүдээ бас үзэж байгаарай гэж зөвлөж байна. За баярлалаа. Та ингээд бидний урилгыг хүлээж авч хүрэлцээсэн танд ингээд бас хэрэгтэй мэдээллүүд үзэгчтэйгээ жолооч нартай бас зөндөө хуваалцлаа шүү дээ. Тэгээд танд бас ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд за баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулж бас цагдаагийн байгууллага болон төрийн байгууллага бас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг бас иргэд олон нийтэд хүргэж байгаа та бүхэнд бас их баярлалаа. баярлалаа.